За сайн мэцхан хүүхдүүд 6 дугаар ангийн Монголын хичээлийн захин хичээл дугаар 2 эхэлж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань үйл үгийн бүтэц ба зөв бичих дүрм гэсэн ийм хичээл байна. За үйл үгийн бүтэц нь үеийн язгуур үндсийн дараагаар хэвийн нөхцөл, байдлын нөхцөл, үүний дараагаар холбох буюу төгсгөн нөхцөл орно гэсэн бүтэцтэй байна. За бид нар өмнөх хичээл дээр тодорхой холбох нөхцөл, цагаар төгсгөн нөхцөлийн талаар үзсэн байгаа. За юун түрүү үйл үгийн хэвийн нөхцөл. Үйл үгийн хэвийн нөхцөл нь тухайн үеийн эзэн тухайн үйлийг өөрөө хийсэн үү, бусдаар хийлгэсэн үү, бусдын эрхэнд хийсэн үү, харилцан хийсэн үү, хамтран хийсэн үү гэсэн эзний харьцааг илэрхийлнэ. Хэвийн нөхцөл нь үйл үгийн язгуур үндсийн дараа орно. За үйл үгийн хэвийн нөхцөл нь 5 нөхцөл байна. За эхнийх нь өөрөө үлдэх хэв. Тэг хэлбэртэй тухайн үеийн эзэн өөрөө үлдэж буйдах харьцааг заана. За бусдаар үлдүүлэх хэв. Бусдаар үлдүүлэх хэв нь уул, илгаа, га, гэсэн 4 хэлбэртэй. За эдгээр хэлбэрийг нөгөө зөв бичих дүрм их шиг цэцэх хэвээр тохируулан за өгүүлбэрийн бүтцэд залгана. За эдгээр нөхцлүүд нь тухайн үйлийг эзэн өөрөө санаачилж хийсэн үү, тухайн үйлийг бусдаар үйлдүүлсэн үү гэдэг утга харьцаа заана. За бусдын эрхэнд үйлдэгдэх хэв. За энэ нь болохоор тухайн үеийн эзний өөрөөс шалтгааллахгүйгээр үйлдэх утга харьцаа заана. За нөхцөл нь игд. За ДТ гэсэн мөн хэлбэр бий. За харилцан үлдэх хэв. Илд тухайн үйлийг 2 ба түүнээс дээш эзэн харилцан ижил тэгш хийж үлдсэн утгыг илэрхийлнэ. За хамтран үлдэх хэв. Хамтран үлдэх хэв болохоор илц дагавартай байна. Бүтээвэртэй байна. Тухайн үйлийг 2 ба түүнээс дээш эзэн хамтран зэрэг үлдсэн утга харьцааг заадаг. Ийм нөхцөл байна. За тэгэхээр эдгээр нөхцөл энэ хүснэгтийг та бүхэн дэвтэртээ бичнэ. За үйл үгийн хэвийн нөхцөлийг илрүүлсэн жишээ. За би ном уншив. За тухайн үйлийг ном унших үйлийг би хийсэн. За ээж надад үлгэр уншиж өгөв. За тэр үлгэр унших үйлийг ээж хийсэн. За би ээжд үлгэр уншиж өгөв. Үлгэр унших үйлийг би хийсэн. За би ээжээр үлгэр уншуулв. За энэ дээр харин үлгэр унших үйлийг хийхийг би санаачилсан. Уншиж байгаа үйлийг ээж хийсэн. За эсвэргээрээ ээж надаар үлгэр уншуулв. За энэ дээр бол харин үлгэр унших үйлийг ээж санаачилсан. За үлгэр унших үйлийг нь би хийсэн. За Бат цэрэн хоёр барилдав. Харилцан үлдэх хэв бэ. За хоёр хишиг мөргөлдөв. За ил тэгээд мөн харилцан үлдэх хэв байна. За доржин хийсэн хулгай бүгдэд мэдэгдэн илчлэгдэжээ. За ингэсэн тохиолдолд тухайн үйлийг доржин хийсэн үйлийг аяндаа бий болсон. Тийм ээ. Дорж үл энэ үйлийг санаачлаагүй хүсээгүй. За доржин хийсэн хулгайг бүгд мэдчихээг бол харин мэдсэн үйл бол өөрөө үлдэх хэв дээр очно. За багш бидэнтэй ярилцав. Хамтран үлдэх хэв. За тэгэхээр энэ хамтран үлдэх хэв үеийн эзэн бол 2 ба түүнээс дээш буюу олон үеийн эзэн байна. За үүн дээр бол дараагийн байдлын нөхцөл үзнэ. За хэв байдлын нөхцөлийг ярианы хэлээр давхцуулан хэвлэдэг. Жишээлбэл багш бидэнтэй ярилццгаа авч гэдэг юм. Эсвэл бид ангидаа ярилццгаа гэж. Харин бичгийн хэлэнд бол хэвийн нөхцөлийн элцэн, байдлын нөхцөлийн цагаан нөхцөлийг бол давхардуулан хэвлэдэггүй. За байдлын нөхцөл. Байдлын нөхцөл нь тухайн үйлийг энгийн хийсэн үү, бүрмөсөн үлдсэн үү, эрчимтэй үлдсэн үү, төр үлдсэн үү гэдэг үеийн болц явцыг илэрхийлдэг нөхцөл.
За байдлын нөхцөлийн хэвийн нөхцөлийн дараагаар байдлын нөхцөл бол орно. За байдлын нөхцөл мөн 5 нөхцөлтэй. Эхнийх нь энгийн үлдэх байдал. Тэр нөхцөлтэй тухайн үйлийг нэг удаа үлдсэн болцсон утга зам. Бүрэмсэн үлдэх байдал чих тухайн үйлийг хийгээд бүрэн дууссан болцсон утгыг зам. Эрчимтэй үлдэх эсхий тухайн үйлийг чухалчлан эрчимтэй үлдсэн болцсон утгыг илэрхийлнэ. Төр үлдэх байдлын эснаа. За энэ энэ хоёрын дунд ихшиггүй байгаа эснаа. За тухайн үйлийг азанх болцсон утга заана. За олноор үлдэх байдлын цагаан. Тухайн үйлийг олон хүн үйлдсэн болцсон утга заа. За түрүү хэлсэн хэвийн нөхцөлийн элц нөхцөлийг хэрэглэдэг цагаан нөхцөлийг бичгийн хэлбэрт давхцуулан хэрэглэдэг. За энэ одоо слайдн дээр байгаа мэдээллийг дэвтэрт бичиж тэмдэглэнэ. За үйлийн байдлын нөхцөлийг илэрхийлсэн энэ өгүүлбэр байна. Бат намайг дуудав. Би эргэж харлаа. Тэр байдгаараа яаран гүйж ирээд дор жимлэг твтчихсэн байна шүү дээ гэв. Гэвч би аль хэдийн тэдний хурш алимаагаас сонсчихсон байлаа. Хоёлаа эмнэлэг явъя гэж бат хэллээ. Намайг явсхий л дээ. Хурдан очиж биеийг нь асууя гэж яаруулв. Бид эмнэлэг рүү очихоор явцгаая. За энэ жижигхэн одоо зөксөлбөр дотор байгаа үйл өгнүүд бүгд хэв байдлын нөхцөлөөр хэлбэрчсэн байгаа. За хамгийн түрүүнд жишээ авлаа. Дуудав. За үгийн язгуур үзсэн дуу гэдэг нэр язгуур тэн дээр дэ дагавраараа дууд гэх үйл өгүүлж байгаа. Ингээ үүлбийн язгуур дээр өөрөө үлдэх хэв, өнгийн үлдэх байдал, тэгээ в цагаат үсгэх в нөхцөл авсан байна. За дууд гэдэг гэгдэгчээр төгссөн үгэн дээр в гэдэг ишгэл гэгдэгчээр хийсэн давар нөхцөл залгах учраас ишгэл гэгдэгчийг ишгэлжүүлэх дүрм ёсоор а нэмэгдсэн байна. Ингээд дуудав. За эрг үгийн язгуур үндсэн. За энэ дээр үгийн үндэс бүтээх төв тээвэр орж ирнэ. За ингээ өөрөө үлдэх хэв, энгийн үлдэх байдал, энэ нөхцөл орж ирнэ. За ингээд Ж гэдэг нөхцөл орж ирнэ. За гişгэр төгссөн үгэнд энэ Ж дагавруулах шууд залгагдчихж байгаа. За төв тээврүүд бол бичигт тэмдэглэгдэх бай. За хэвт ч гэсэн хэвт хэв гэдэг нэр язгуур дээр Т хэвт гэдэг үйлийг бүтэж байгаа. За ингээд өөрөө үлдэх хэвийн нөхцөл, бүрмөс үлдэх байдлын чих нөхцөл, тэгээд тодтоо олбох сэн нөхцөл. Ингээд хэвт ч гэсэн. За явс хий. Яв гэдэг үгийн язгуур түүн дээр нэмдэг нь үндэс бүтээх төв тээвэр. За ингээд өөрөө үлдэх хэв, энгийн үлдэх байдлын эсхий ороод ингээд тухайн үйл өгүүлж байгаа хэлбэрчсэн байна. За энд тэр үйлдэх гэдэг дээр алдаа байгааг бүгдээрээ харж дэвтэртээ алдаагүйгээр нь бичиж аваарай. За одоо бүгдээрээ өмнөх даалгавар хичээл дээр хийжсэн сургачгийн 58 дугаар улсын 1-р дасгал дээр бид нэр тодтоо олбох цагийн нөхцөл одоо бичижсэн дасгалыг ашиглая. За энэ дээр одоо тэр та нараа цэгийн оронд өгчээсэн үгнүүдийн өмнө багшин тэр цэнхэр ногоо хаалтаар тодруулж өгсөн байна. За тэгэхээр ихтер бол тэмдэглэгдээгүй боловч үйл өгний бүтцэд хэв байдлын нөхцөл маань орсон байна. За ямар хэв байдлын нөхцөл орсон бэ гэдгийг та нар дэвтэртээ задлж өчөх хэрэгтэй юм аа. За өмнөх слайдн дээр байсан янзаар мөн задлж өчнө. Жишээ нь гийсэн гэхэд өөрөө үлдэх хэв, энгийн үлдэх байдал. Тунарна гэхэд өөрөө үлдэх хэв, энгийн үлдэх байдал. Гэх мэтлэн. За санагдуулна гэхээр санна гэд язгуур, эгд гэд хэвийн нөхцөл, дахиад уул нөхцөл, хэвийн нөхцөл давхар орсон байна. Тайвшруулна, тайван, тайвшир гэд
уулгээ бусдаар үлдэх хэвийн нөхцөл дээр энгийн үүдэх байдлын нөхцөл орсон байна. За тэгэхээр хэв байдлын ямар нөхцөл олсыг нь та нар тодруулж бичнэ гэсэн. За сурах хүчгийн хуудас 59-д байгаа халуун гурил ихийг бүгдээрээ хуудж чинь. За халуун гурил ихийг маань өгүүлжсэн хэсэг байна. Энийг алдаагүй сайхан хуудж бичнэ. За сурах хүчгийн хуудас асуулт даалгавар 2. За энэ асуулт даалгаварт хариулж чинь. За түлхүүр үгийн доогуур зураарай гэсэн байгаа. Хуулаад бичсэн эхийн доогуур олон дахин давтагдж гарч байгаа эдгээр үгс байгаа. За энийг багш нь хэлбэрчлэх үүднээс түлхүүр үгсийг бичсэн байна. За тэгэхээр эдгээр үгсийн доогуур зурж тэмдэглэх нэ. За хэдэн доголь мөрөөс бүтснийг тоолж дугаарлана уу гэж байгаа. За их бичсэн их дээрээ дугаарыг тавиа явуучих нь. За доголь мөр тус бүрийн санааг тайлбарлах гэж байгаа. Энэ дээр бол доголь мөр тус бүрийнхаа дугаарыг тавьж байгаа. Тухайн зохицолборт гарч байгаа цогц санааг нь тайлбарлаж бичих юм. Нэг өгүүлбэрээр бичнэ. За нийт одоо 4 доголь мөр буюу 4 зохицолбор байгаа. За эхийн гол санааг тайлбарлах гэж байгаа. За хэлбэр болох үүднээс багш нь эхийн гол санааг хаалтанд биш тэмдэглэсэн байгаа. За яагаад халуун гурил гэж нэрлсэн гэж бодож байна вэ? За энэ асуултанд өөрөөхөө хариулна үү? За багш нь үл яг туслах дэмжих үүднээс өөрийн санаа бодлыг бичсэн байгаа. За түлхүүр өгүүлбэрийг ашиглан тулгуур бичиглэлийг хийж гүйцэтгээрэй гэсэн байна. За энийг дараагийн слайдаас харъя. За өмнө бичсэн тэр нөгөө ах гурил би ихч гэдэг тулгуур бичиглэлийг сурагч дээр ингэж бич тэмдэглэсэн байгаа. За энэ тус бүрээр бич тэмдэглэнэ. Ахын зурсан гурил цав цагаан мүлгэр усанд мөсөн чулуу шиг мүлгэр тэгээд халуун байдаг. За гэтэл би буюу миний хийсэн нуур зуурж илтсэн гурил цав цагаан мүлгэр болдог боловч гэдэг асуулт байгаа. За энэ асуултанд ихээс олоод бичнэ. За тулгуур бичлэгийг цааш үргэлжлүүлэн хий гэсэн даалгавар байгаа. Энэ цааш үргэлжлүүлэн хий гэсэн даалгавар дээр багш нөгөөдөл өгсөн байна. Энэ сүүлийн 2 зохицолборт хамаарах юм тулгуур бичлэл байгаа. За тэр гурил гэдэг зүйлээр үл тэр ахын тэр чадварлаг байдал сэтгэл илэрхийлэгдэж гарч байгаа. Тэгээд хүү гурил зуурч сурах шалтгаан нь ах нь нөгөө дайнд яваад байхгүй болчихсон. Тэгээд тэр гэрт одоо эгчтэй туслах хүн нь л тэр дүү нь байсан учраас одоо хийхээс өөр аргагүй хийж сурч байгаа. Ийм үйл явдал гарч байгаа. За тэгээд тэр гурилны тэр сайхан халуун байдлаар тэр ах нь бол их бүлтэй хүн байж тээ гэж бодогдсон. За ингээд ахын дайтай хийж сурахыг хичээгээд их хөл сөлмөр гаргасан биз. Ахтайгаа адил болсон юм шиг санагдаж байсан. Тэр гурилыг халуун болсон сайхан эвлэгэж чадсан да. За ингээд эгчтэй энэ тухайгаа хэлсэн чинь эгч нь сүү самрах мэт уртаар санаа алдсан. За ийм одоо загвар хийсэн байна. Тэгэхээр энэ голын дугуй дээр тэмдэглэх зүйлүүд тулгуур өгнүүд. За энэ одоо дөрвөлжин дээр тэмдэглэгдсэн нь болохоор түлхүүр нэгж буюу эхийн нэмэлт санаа байна. За сурагч хуудсын 60 энэ асуулт даалгавар байгаа. За энийг хийгээрэй. За хэлбэр болох үүднээс багшны шалтгааныг бол тодруулжсэн. За үнийг дэвтэрт бич тэмдэглэсэн байна. 3 ба 4 дахь асуултанд өөрснөө та бүхэн өөрийнхөө чадвараар хариулнаа. За дараах хэс тодтох холбох нөхцөл цагаат төс нөхцөлтэй үгийг олж утга үрийг тайлбарлаарай гэж байгаа. Энэ хэсэгтийг тэгэхээр нөхөж чинь. За багш нь жишээ болгож ихээс ажилласан. За ингээд цэг тавиад орхих гэсэн байна гэдэг нь цааш өөрснөө үргэлжлүүлэн гүйцэж хийх ёстой гэсэн юм санаа байгаа. За өгснэгтэн дээр байхгүйгээ тэмдэглэсэн хоосон байгаа нь бол энэ ихэд одоо тэр өгснэгтэн тохирох нөхцөл байхгүй байгаа гэсэн үг шүү. За цэгийн оронд тохирох нөхцөлийг нөхөж хүчээрэй гэж байна. За ингээд
тодорхой олбор нөхцөл цагийн нөхцлөөрөө мөн нөхөж бичнэ. Нүүдэлчин монголчууд галаа тойрон сууж эрх хорвоогийн элдв явдлыг хүргэн ярьж байгаа нь тэдэнд эрүүлжих хувьцыг заяаж байгаажээ. Үг дээдс маань энэ шидийг мэдэж байснаас тэрүү нялх хүүхэд өвдвөл нүцгэлэн ил галтыг эргүүлдэг байжээ. Аманд орсон шор цэсийг хилээрээ түлхэнэ. Зүв мөрийг заан таниулсан багшийн ач үнэн. Зөөн хурааснаа хайргүй идлүүлсэн эцгийн өршөөд үнэн. Зөөлөн авираар тустай үгийг өгүүлсэн ах дүүгийн хайр үнэн. Зүдэг цагт хүргэсэн сайн нөхрийн итгэмж үнэн. Энийхийг өгж чирээ. За ингээд даалгавраа 14 хоногийн хугацаанд хийгээд доор хаягаар илгээгээрэй.